Сайн байна уу? Ичигүү таруудын YouTube суух тавтай морил. За ингээд шинэ бичлэгээрээ та нартайгаа уулзж байгаа да. Баяртай байна. За өнөөдрийн бичлэгний маань сэдэв болохоор хуучин өмнө нь болцожсэн эсвэл тодорхой хугацаанд бичлэгдчихсэн те чатаар холбогдчихсэн ч юм уу тэр хүн чинь яагаад энэ харилцааг өргөсөн бэ? Тэр үеийн харилцаанд ямар бодол мэдрэмжтэй байсан бэ? Одоо ямар мэдрэмжтэй байгаа бэ гэдэг талаар гэдэг одоо сэтвэр өнөөдрийнхөө мэргийг бол хийх гэж байна. За өнөөдрийн маань мэрэг болохоор 3 сонголттойгоо зүүн гар талаасаа 1 2 3 гэсэн одоо байдлаар сонголтоо хийгээрэй. За өнөөдрийн маань сонголт хөзрөөр юм уу эсвэл ордоороо аль алингаар нь сонголтоо хийгээд одоо өөрт хамгийн их тохирсон мессежээ хүлээж авах одоо ийм зорилттой мэрэг бол байгаа. За нэгдүгээр сонголтын дээр маань болохоор ордоороо хэрвээ та сонгох байгаа болвол арслан, хилэнц, хонь, нумын ордын гарч ирсэн байна. За хоёрдугаар сонголтын дээр маань болохоор жинлүүр, матар, ихэр, мэлхийн ордын гарч ирсэн байна. За гуравдугаар сонголтын дээр маань загас, хумах, охин, үхрийн ордын маань гарч ирсэн байна. За таны хувьд ямар нэгэнтэй өнгөрсөн харилцаанд ч юм уу одоо холбоотой байсан хин нэгнийхээ тухайн үеийн бодол мэдрэмжийг мэдхийг хүсэж байгаа мөн эргээд одоо бит хоёртой нийлэх боломж байгаа юу гэдгийг бас мэдхийг хүсэж байгаа бол энэ одоо мэргийг үзэхэд тохиромжтой байх болно. Энэ мэргээрээ тэр үеийн харилцаанд ямар бодол мэдрэмжтэй байсан бэ гэдгийг нь тодорхой харж өгөх болно. За мөн одоо ямар байдалтай байгаа вэ? Тэр хүнд эргэж одоо нийлэх бодол байна уу гэдгийг бас харах болно. За дээрэс нь сахиусан тэнгэрийн мессежийг бас авъя гэж бодож байна. За хэрвээ та дахиад бит хоёрт одоо боломж хэрвээ байгаа бол тэр боломжоо хэрхэн ашиглаж ингэж эргэж одоо нийлэх вэ гэдэг талаар нэмэлт хэсэг дээрээ харж өгөө гэж ингэж бодож байна. За тэгэхээр энэ удаагийн маань мэрэг нэмэлт хэсэгтэй гэж ойлгох нэ. За тэгээд мэрэгэндээ оръё. За танд хөзрөө болон ордоортой сонголтоо хийх хэсгэн хормогё. За нэгдүгээр сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагатай тавтай морил. За энэ хэсэгт маань арслан, хилэнц, хонь, ихрийн ордын хам маань орж ирсэн байх. За эсвэл та энэ долоогийн аяг гэсэн ийм зурагтай хүзрийг сонгож ирсэн байгаахаа гэж бодож байна. За тэгэхээр би энэ хүзрийг ашиглах учраас хүзртэйгөө нийлүүлээд за тэгээд та хоёрын харилцааны цаана одоо ямар сэдв гэх юм уу те нуугдж байсан бэ гэдгийг одоо хүртэлтэй ямар сэдв нуугдж байгаа вэ гэдгийг хамтдаа true emotional хүзрнөөсөө харцгаая. За ингээд мэргэндээ орцгоё. Өнгөрсөнд буюу харилцаа одоо ямар эхлэлтэй байсан бэ гэдгийг хамгийн эхлээд харах болно. За магадгүй таны хувьд одоо харилцаж байгаа хүнтэй ч юм уу эсвэл бүр гэр бүлтэй болцсон ч юм уу за ямар нэгэн байдлаар одоо тэр харилцаанд ингээд эргэж орох магадлал гэх юм уу те байхгүй байсан ч гэсэндээ энэ бичлэгийг одоо сонирхлын маягаар гэх юм уу үзээд ер нь тэр үед тиймэрхүү бодолтой байсан юм байна да гэдэг ч юм уу тиймэрхүү мессеж болол авах боломжтой шүү гэдгийг энэ ч давхар хэлье. За эхлээд true emotional хүзрнөөсөө та хоёрын харилцааны цаана юу нуугдж исэн бэ? Одоо ямар сэдв энэ харилцаанд их чухал нөлөөтэй одоо вэ гэдгийг хамтдаа харцгаая. За ex addiction гэсэн юм ямар нэгэн
хамаарал хин хинээсээ хамааралтай байсан байдал ч юм уу те ямар нэгэн тийм одоо биеийн хувьд та хоёрын хувьд маш юм одоо нийтлэл сайтай ч юм уу ийм хүмүүс байсан байх боломжтой байгаа даа. За дахиад нэг мессеж авъя. Ямар нэгэн за энэ хоёр унж гарч ирсэн хоёр хүзрөө авъя. За karmic lesson I love you гэсэн хоёр хүзрэл гарч ирсэн байна л да. За эндээс харахад магадгүй та хоёрын хувьд те биедээ одоо бие сэтгэлийн хувьд нэлээд нийлэмжтэй ийм хүмүүс байсан учраас хайр сэтгэлийн одоо холбоо бол байсан гэж энэс бол харагдаж байна. Гэсэн хэдиж та хоёрын одоо харилцаанд ямар нэгэн суралцахгүй бол болохгүй те тухайн зүйлийг давахгүй бол хамтдаа давахгүй бол болохгүй ч юм уу тийм кармик буюу одоо кармик хичээл гэх юм уу те одоо тийм тавах хэвээр даваа бол та хоёрын харилцаанд байсан байжээ гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд энэ нь болохоор одоо юу гэдгийг кармик lesson гэхээр энэ одоо хин хиндэ те хит ийм баригдмал хамааралтай байдлыгаа таавж гарах ч юм уу те хил хязгаар харилцаандаа тогтоох ч юм уу гэдэг зүйлийг бас суралцах шаардлагатай харилцаа байсан байх боломжтой юм шиг бол эднээс л харагдаж байна. За тэгэхээр гэсэн хэдиж та хоёрын одоо харилцаа те одоо тухайн аддикт буюу одоо тэр хамааралтай байдал бие биедээ донтсон байдлыг гэх юм уу. За ямар нэгэн байдлаар бие биенийхээ эрх чөлөөг боосон байдлаар ч гэх юм уу те тухайн байдлыг одоо тухайн хин нэгнийхээ гаргаж байгаа хин хинийхээ гаргаж байгаа ч юм уу үйлдэл дээр хүнд даваа гэх юм уу те давж чадаагүй учраас хичнээн та хоёрын одоо харилцааны юм хайр дурлал байсан магадгүй одоо танд гэрлэх санал тавьсан ч юм уу эсвэл сүй тавьсан ч юм уу одоо юу гэдэг юм заавал гэрлэх санал гэхэлээ те найз охин болсон найз залуунд болсон ч гэсэндээ тэр харилцаа бол тийм одоо удаан хугацаанд бол үргэлжилж чадаагүй байх боломжтой байгаа дээ. За магадгүй нэлээ юм одоо гэгээлэг хүзэр гарч ирж байгаагаас харахад болохоор та хоёрын хувьд гэрийнхэнтэйгээ хинтэй танилцсан ч юм уу гэрийнхэнтэйгээ одоо би энэ хүнтэй ингээд цаашдаа хамтдаа байх гэж байгаа гэж танилцуулсан байсан байж магадгүй юм шиг бол санагдлаа. За тэгээд тухайн харилцааны эхлэл ямар байсан бэ гэдгийг энэ чинээс харъя. Wheel of Fortune гэсэн хүзэр маань буруу талаараа харж гарч ирсэн байна л да. За энэ хүзэр маань болохоор ийм өөрчлөлтийг илэрхийлдэг хүзэр байж байгаа. За тэгэхээр таны хувьд те тухайн одоо энэ бодож байгаа хүнтэйгээ харилцаа эхлүүлснээр гэх юм уу таны амьдралд те тодорхой хэмжээний эерэг сөрөг өөрчлөлтүүд бол гарч эхэлсэн. За магадгүй одоо таны өдөр тутмын зуршилд нөгөө хүн чинь нөлөөлдөг ч юм уу те ямар нэгэн үзэл бодолд чинь нөлөөлдөг ч юм уу. За ямар нэгэн байдлаар жоохон сөрөг маягийн юм нөлөөлөл бол та хоёрын харилцааны эхлэл байсан гэж бол харагдаж байна. Тэрийгээ магадгүй нөгөө хин хиндээ маш их татагдсан байгаа учраас ч юм уу те эхэндээ бол ерөөсөө одоо анзаарахгүй мэдэхгүй ингээ яваад ирсэн байх боломжтой. Ерөөсөө таны амьдрал маш том юм өөрчлөлтийг авчирсан юм харилцаа байсан байна. За тухайн үеийн та хоёрын нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг харъя. За King of Pentacles хүзэр маань буруу талаараа харж гарч ирсэн байна. За энэ хүзэр маань зөв талаараа харж гарч ирэхээр ер нь бол өөрийн гэсэн байр суурьтай тий хийсэн бүтээсэн зүйлтэй ч юм эсвэл маш тийм одоо амбицтай өөрийгөө ер нь юмд хүрнэ гэдэгт итгэлтэй ч юм уу тийм төрлийн хүнийг бас илэрхийлдэг байж байгаа. Нөгөө талаараа Pentacles гэдэг энэ одоо зоосны элемент маань тий материалын байдал за тийм тогтвортой байдал одоо хөдөлгөөн маш юм удаан байдлыг бол илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр та хоёрын харилцааны хувьд King of Pentacles маань буруу талаараа харж гарч ирж байна гэхээр магадгүй одоо таны нөгөө нэг харилцаж байсан тухайн хүн чинь болохоор нэг тийм жоохон өөртөө итгэлгүй ч юм уу тий жоохон хүнийг өөрийнхоороо байлгах гэж хичээдэг ч юм уу тий нэг жоохон ингээ бацах гад байдаг бүх юм хяналтандаа байлгах гад байдаг байсан төрлийн хүн байсан байж магадгүй. За нөгөө талаараа жоохон юм мөнгө гаргах эмэгтэй хүнд бэлэг өгөх ч юм уу. За эсвэл эсрэгээрээ те эрэгтэй хүнд ч байж болно шүү дээ. Тэр тал дээр жоохон юм нэг горгор байрын ч юм уу те өгж байгаа юмдаа юмныхаа араас ингээ хараад идэх юм шиг те нэг тэгээ үздэй гэдэг шиг ч юм уу нэг тийм жоохон юм байдлыг
зан харан шин бас гаргадаг төрлийн тийм байдал нь энэ харилцаанд бас юм нэг төвхтэй байдлыг бол үүсгэж ийсэн гэдэг зүйлийг л харагдчихээн. За нөгөө талаараа тухайн одоо хитрхи ингээ амбицтай байдлаасаа болоод ч юм те хитрхи ингээ зөрүүд нэг юм одоо заавал ингээд энийг хийж ээж ингэн ч юм уу нэг юм хосын харилцаанд анхаарал хандуулах чадвар султай ч юм уу те заавал ажиллаа хийчээд яан маань гэс нэг юм нэг уян хатан биш байдал нь бас энэ харилцаанд айгүй юм төвхтэй байдлыг авчирж исэн байх магадaltaй гэдэндээс л харагдчихээн. За тэгээд үргэлжлүүлээд тухайн үед те таны тэр харилцаанд ямар бодол мэдрэмжтэй байсан бэ гэдгийг эхлээд харцгаая. За Ace of Swords хүчээр маань гарч ирсэн байна л да. За энэ бол ерөөсөө таны хувьд бол айгүй тийм шинэ эхлэл байсан. Тухайн харилцаанд та юу гэдгийг айгүй юм зоригтой энэ харилцааг ер нь ингээд цааш нь амжилттайгаар үргэлжлүүлэх гэсэн бодлоор ер нь бол айгүй хандж ийсэн те. Маш юм зоригтой үйлдэл хийж бас өөрийнхөө зүгээс энэ харилцаанд бас ингэж орж байсан. Таны сэтгэл зүйн хувьд бол маш юм тогтвортой өөрийнхөө үзэл бодолд те хийж байгаа зүйлдээ итгэлтэй байсан гэдэг зүйлийг бол харуулж байна л да. За гэтэл нөгөө хүн маань ямар одоо бодол мэдрэмжтэй байсан бэ гэдгийг харцгаая. За энэ Star гэсэн хүзэр маань гарч ирсэн байна. За нөгөө хүн чинь ч гэсэндээ ялгаагүй те энэ сэлэн барьсан байгаад тэгэхээр маш их юм итгэл найдвартай байсан. Энэ харилцаагаа үргэлжлүүлнэ. За цаашдаа одоо ингээд энэ хүнтэйгээ хамтдаа байна те өөрийнхөө хүсэж байгаагаар ерөнхийдөө болгоно бүтээнэ гэсэн юм мэдрэмж бол энэ хүн маш өндөр байсан. Тэр хүнийг магадгүй одоо хажуунаас нь та дэмжиж те тэр хүний хүсэл мөрөөдлийг гэрэлтүүлж өгч исэн хүний нэг нь та бас байсан байх боломжтой. Энэ хүн хэн нэгний тусламжтайгаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхтэй хамтдаа гэсэн юм сэтгэл зүгээр тухайн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол байсан гэж ингэж харагдчихэв. Маш юм шийдэмгий бөгөөд одоо өөртөө итгэлтэй те зорьсондоо хүрэхийн тулд юм хичээл зүтгэл гаргадаг төрлийн тийм хүн байсан байх боломжтой. За нөгөө талаараа энэ хүн маань хумхын ордны хүн байсан байх боломжтой байна. За дээрэс нь ер нь бол ийм нэг юу гэдэг юм. Зан чанарын хувьд гэх юм бол жоохон тийм нэг сонин гэх юм уу одоо яг ийм цагаан олоогүй үед жок хийдэг ч юм уу нэг тийм итгээд маркийн те нэг талаараа хүүхэдлэг юм шиг боловч нөгөө талаараа бас ийм хүсэл мөрөөдөлтэй ингээ өөрийгөө айгүй ойлгодог өөрийгөө мэддэг төрлийн тийм нэг тийм сониндуу гэх юм те жоохон тийм юр бусын маягийн тийм зан шинтэй хүн байсан байх боломжтой гэж ингэж харагдаж байна. За энэ дээрээ юу тавихгүй бол за тэгээд дараагийнх маань хүзэр болохоро за та хоёрын харилцаанд ер нь бол юу сорилт болж исэн бэ те магадгүй одоо хэрэв үргэлжлээгүй одоо ингээд ерөөсө холбоогүй байдаг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар харилцаа чинь те тодорхойгүй байгаад байгаа бол та хоёр юуг одоо энэ karmic lesson гэдэг байгаа юм нь юу юм бэ те юуг мэдэх хэрэгтэй юм бэ юуг засаж залруулж иж энэ харилцаа амжилттай явах байсан юм бэ гэдгийг нь харъя. За энэ нөгөө Эзэн хаан гэдэг хүзэр маань гарч ирсэн байна л да. Тэгээ Эзэн хаан гэдэг хүзэр маань зөв талаараа харж гарч ирэхэд маш шийдэмгий, тогтвортой, өөртөө итгэлтэй хийж байгаа юмдаа одоо эзэн болсон те. Зарим талаараа маш тийм одоо хүүтэн зан чанарыг илэрхийлдэг юмд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй тийм одоо байр суурь нөхцөл байдлыг зан чанарыг бас илэрхийлдэг хүзэр байж байгаа. Эндээс харахад болохоор буруу талаараа харж гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын харилцаанд ерөөсөө хичнээн одоо хин хинийх нь хувьд те энэ харилцаагаа үргэлжлүүлэх, цааш нь авч явах. За өөрийнхөө одоо энэ хүний хувьд бол та бол одоо хүсэл мөрөөдлийн нэмэгтэй байсан ч юм уу те. Тийм байсан харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр жоохон юм. Нэгдүгээрт та хоёрын хин нэгэн чинь за магадгүй одоо эрэгтэй маань ч юм уу те ерөөсөө ингээд тууштай үйлдэл хийж чадахгүй, эмэгтэй маань ч гэсэн ялгаагүй тууштай үйлдэл хийж чадахгүй өөрийнхөө ийм л байх та тийм байх та гэж бодоод байгаа тэр бодолтой илүү их автаад яг бодит байдлыг бодитоор харж чадаагүй нөхцөл байдал бол байсан. За дээрэс нь маш одоо хүнийг өөрийнхөөроо байлгах гэж хичээдэг жоохон ийм өөрийнхөө
үзэл бодолд маш хатуу зогсдог юм уу, бүр маш зөрүүд байдлыг бас энэ хүзэр маань буруу талаараа харж ирэхээр илэрхийлдэг. Тэгэхээр та хоёрын харилцаанд хоёр зүйл байсан байх. Одоо саад болж ирсэн те кармик lesson байсан байх боломжтой. Одоо энэ нь нэгдүгээрт юу авах вэ гэхээр хитрхийн нөгөө хүний өөрийнхөө байлгах гад би ингэж бодож энийг даах ч юм уу, эсвэл нөгөө хүнийхээ одоо үзэл бодлыг тодорхой хэмжээнд одоо маш сайнаар ч юм уу те хүнд итгэж сонсож чадаагүй тийм нөхцөл байдал та хоёрын хооронд байсан. За нөгөө талаараа хитрхи идэхгүй одоо нэг өнөөдөр юу гэдэг нэг юмыг урт хугацаанд үргэлжлүүлэх чадваргүй байдал гэх юм уу. Одоо нөгөө нэг өдөр биччихээл тэгэл нөгөө хүн жоох ингээл хариу мариу байхгүй байнгут нь энэ намайг таахгүй юм ингээд хайчдаг ч юм уу тийм. Ерөөсөө тийм тууштай байдал дутагдсан, идэвхтэй байдал дутагдсан, хэд зогсон байдлын харилцаанд маш том юм одоо шалгуур үзүүлэлт гэх юм те байсан гэж эндээс бол харагдчихэв. За тэгээд одоогийн та хоёрын нөхцөл байдал ч юм уу те ер нь бол энэ харилцаанаас хойш юу болсон бэ гэдгийг эндээс харъя. За 3-ын аяг гэдэг хүзэр гарч ирж байна л да. За энэ хүзэр маань болохоор ерөнхий утга нь гэх юм бол те зөв талаараа харж гарч ирэхээр одоо баяр баясгалан ямар нэгэн зүйлийг тэмдэглэх, за хийсэн бүтээсэн зүйл нь амжилтанд хүрэх, за тэрийг тэмдэглэх ч юм уу те өөртөөхөө одоо эвэгцэн байдлыг одоо мэдэрч тэрийг анзаарч баярлах ч юм уу гэдэг энэ яг л энэ одоо хүзрийн зураг дээр байгаа шиг энэ сарна шиг ингэж гоё дэлбэлж байгаа тийм хүн хоорондын харилцаа, хосын харилцаа ч юм уу те илэрхийлдэг байж байгаа. За тэгэнгүүт энэ 3 аяг гэсэн хүзэр маань буруу талаараа харж гарч ирэхээр та хоёрын харилцаа ерөөсөө богино хугацааны харилцаа болж хувирсан. Магадгүй та хоёрын харилцаа болохоор найз нөхөд өмнө нь ингээд айгу найзууд байж байгаа юм те. Найзын харилцаанаас хосын харилцаа руу шилжсэн юм хоёр хүн байх боломжтой юм л да. Анханасаа шууд нөгөө нэг хоёулаа хин хэнийг огт танихгүй байж байгаа нийлсэн ч юм уу, танихгүй байж байгаа танилцсан ч юм уу гэхээс илүүтэй те найзуудаараа дамжуулж ч юм уу одоо холбогдсон харилцаа байх боломжтой. Тэр одоо харилцаа чинь яг урт хугацаанд бол үргэлжлэх боломжгүй болсон. Одоо түрүүний хэлсэнтэй энэ нэг юм идэхгүй байдал ч юм уу эсвэл хин хэнийгээ барьж хорих гэдсэн байдлаас үүдэлтэйгэр ийм богино хугацааны харилцаа болоод хувирцсан байна энэс хойш. Тэгэхээр та хоёрын хувьд магадгүй нөгөө кармик lesson ч юм уу те энэ зүйлийгээ одоо хараахан бас анзаарч гэх юм уу те амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй байх боломжтой гэж эндээс харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн дүгнэлт гэсэн хүзрийгөө дэлгэж харъя. За ерөнхийдөө 8-ын саваа гэсэн хүзэр маань гарч ирсэн байна л да. За энэ хүзэр маань юу илэрхийлдэг юм бэ гэхээр зөв талаараа харж гарч ирэхээр одоо ертөнд ямар нэгэн зүйл маш хурдтайгаар өөрчлөгдөхийг одоо ямар нэгэн мэдээ ирэхийг ч юм уу тэр эерэг сүрэг мэдээлэл ирж байгаас хамаарат дараагийн зүйлс хэрхэн одоо өрнөх вэ гэдгийг бас нэг талаараа шийддэг ийм төрлийн хүзэр байгаа. За тэгээд энэ хүзэр маань болохоор буруу талаараа харж гарч ирэхээр ерөөсөө энэ харилцаа айгүй тийм зогсон байдалд орсон гэж ингэж харагдаж байна. Ерөнхийдөө ингээ гол хүзэрнүүд маань бас дандаа буруу талаараа харж гарч ирээд та хоёрын бие биегээ одоо харж байгаа тэр бодол мэдрэмжийн хэсэг чинь болохоор эерэг талтай байгаад байна л да. Тэнгүүд эндээс юу харагдаж ийн вэ гэхээр хичнээн одоо би нэг эргээр ингэж харж исэн ч гэсэндээ те харилцааг үргэлжлүүлэх, харилцааг ингээд одоо маш гоёор эхлүүлэх юм одоо хүсэл эрмэлзэл байсан боловч тухайн харилцааг ер нь урт хугацаанд ямар одоо харилцаа байлгах юм бэ гэдэг тал дээр ч юм уу сайн юм одоо бодож чадаагүй учраас ч юм уу те харилцаа маань ийм богино хугацааны харилцаа болоод хуурсан байх магадлалтай байгаад байна. За дээрэс нь одоо энэ хүзэрнүүд дээрээс голын 3 хүзэр маань ерөөсөө гуруула буруу шиг харж гарч ирсэн. Дээрэс нь гуруула өөрчлөлт одоо хурд за тэгээ тогтвортой байдлыг илэрхийлдэг 3 хүзэр маань буруу талаараа харж гарч ирэхээр өөрчлөгдөж чадаагүй тийм. Ямар нэгэн харилцаан дээрээс анзаараа тийм өөртөөхөө мэдэх ёстой зүйлийг анзаараад өөрчилж чадаагүй, өөртөөхөө яг бодлоор мэдрэмжээр хандаад байсан тийм үү. Би биедээ ингэж нийцүүлжүүл харах нь чадаагүй. Тэгээд та хоёрын хувьд хоорондох одоо нөгөө харилцаа холбооны тал дээр ч юм уу те би биегээ ойлгох одоо ярилцах тал дээр ч юм уу ерөнхийдөө айгуу тийм удаашралтай жоох юм ойлголцож чадаагүй нөхцөл байдал бол байгаад байна. Энэ нөгөө хин нэгнийхээ одоо бодлыг жоох таагаад байдаг ч юм уу те. Тийм юм байхтаа гэж бодоод ингэ таагаад байдаг ч юм уу те. Гэтэл яг үнэндээ нөгөө хүмүүс шал өөр юм бодож идэг ч юм уу. Хүн ер нь л яг ч хилтэй байд юм бэ гэдэг шиг.
ер нь бол ярилцах гэдэг зүйлийг дутагдaltaй ч юм уу те ойлголцож чадахгүй байгаад исэн юм зүйл байгаад байна. Магадгүй одоо ярилцъя гэх тэгэнгүүт нэг болж өгдөггүй ч юм уу те нөгөө хүн ярилцдаггүй ч юм уу тийм төвчин зүйл бас байсан байх боломжтой л доо. За тэгээд ер нь бүх л зүйлийн цаана ямар нэгэн одоо мэдээ дамжуулах гэж байгаа мессеж үйл байдаг. Тэгэхээр тэр ардах одоо нууцлаг бол гэх юм те одоо мессеж нь юу гэсэн. The Fool за Монхог гэсэн хүзэр маань бол маш гоё хүзэр байдаг. Ерөөсөө энэ бол тгийг заадаг буюу одоо бүхэл зүйлийн одоо эхлэлийн өмнөх тэр оргүй хоосон илэрхийлдэг хүзэр байхгүй. Тэгээд энэ ингээд энэ харилцаан дээр гарч ирэхээр юу болдсон бэ гэхээр та хоёрын хувьд хэрвээ харилцаандаа эргчлөөг эрхмэлсэн болж юм уу? Хин хинийхээ эргчлөөнд халдаагүй болж юм уу? За нөгөө талаараа илүү хариуцлагатай хандсан болж юм уу? Энэ харилцаа маань амжилттайгаар үргэлжлэх боломжтой байсан. Гэтэл та хоёрын хувьд нэгдүгээрт ямар ч тийм хариуцлага бол энэ харилцаанд руу чиглэсэн хариуцлага бол жоохон дутагдaltaй байгаад исэн байна. За ер нь энэ харилцаагаа ер нь тэ ирээдүйд цаашд нь хаа хүрэхээ бол тодорхойлоогүй байсан юм байна. Тийм учраас богино хугацаанд ингээд дууссан энэ харилцаа бол. Тэгэхээр ер нь цаашдаа тий хэрвээ таны хувьд энэ харилцааг одоо дахиж сэргээхийг хүсэж байгаа бол юу хийх хэрэгтэй вэ? Дахиад одоо танд боломж байгаа юу гэдэг зүйлийг нэмэлт хэсгээр бол харьяа гэж бодож байна. Хэрвээ та сонирхож байгаа бол нэмэлт хэсгийг худалдаж аваад үзэх боломжтой. Тэр хэсэг маань хаалттай хэсгээ гэсэн үг. За тэгэхээр таны хувьд те маш юм одоо шинэ эхлэлийг нөгөө хүн чинь ч гэсэндээ бас ингээд хин хэнийг харах юм байдал чинь эерэг байгаад байгаа учраас та хоёрын хувьд магадгүй харилцаагаа сэргээх боломжтой хүмүүс гэж эндээс бол харагдаж байна. Тухайн karmic lesson-ийг л уг нь ингээд аваад гарчих юм бол магадгүй та хоёрын хувьд харилцаа чинь сэргийх боломжтой. Тэгэхээр энэ karmic lesson гэдэг байгаа юм нь яг юу юм бэ те? Тэгээд та хоёрын хувьд харилцаагаа сэргийх боломж юу юм байна уу? Тэрийг одоо хэрхэн эдлэх вэ гэдгийг хараад за мөн дээрээс нь Сахиусан тэнгэрийн мессежийг нэмэлт хэсгийг авсан хүмүүстээ зориулаад харж өгөө гэж ингэж бодож байна. За тэгээд үнгүү буюу одоо нээлттэй хэсэг маань энэ хүрээд бол өндөрлөж гин. Тэгээд хэрвээ тандтай уншлага маань таалагдсан бол та лайк болон subscribe дарж манаас үгийг дэмжээрэй. За дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагатаа тавтай морил. За 2 дугаар сонголтын хэсэгт маань ихэр, жинлүүр, матар, мэлхий ордныхан маань орж ирсэн байх. За мөн та ийм зөрөгтэйд бол 7 ая гэсэн хүзрийг бас сонгосон байдлаар энэ одоо хэсэгт маань орж ирсэн байхаа гэж бодогдож байна. За ингээ хүзрөө эхлээд холцгоё. За та өнөөдрийн бичлэгийг үзэж байгаа болвол бас хэрвээ бичлэг маань таалагдах юм бол лайк дараарай. Мөн дараа бичлэг илүү олон бичлэгийг үзхийг хүсэж байгаа юм бол захиалах буюу subscribe хэсгийг бас дарж идэвхжүүлээрэй гэж хүсэж байна. За хин өнөөдрийн бичлэгийг ер нь үзэхэд тохиромжтой юм бэ гэхээр өнгөрсөнд ямар нэгэн харилцаанд байсан тэр нь ямар нэгэн байдлаар одоо бүтлгүй байгаа ч юм уу тийм. Тэгээд тэр харилцаагаа ер нь ирээдүйд дахиад ингээд сэргээх ч юм уу буцаж нийлэх боломж байгаа болов гэдэг талаас нь харж байгаа бодож байгаа хүмүүс маань бас үзэх боломжтой. Мөн өнгөрсөн зүгээр харилцаж агаад тухайн үедээ харилцаа маань бүтлгүй болоод болчихсон. Гэхдээ та бол одоо өөрийнхөө хувийн амьдралыг хөөгөөд тустай амьдралтай болсон ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хусын харилцаанд байгаа ч юм уу тийм хүмүүс маань тухайн үед тэр хүн яг одоо юу гэж бодож ирсэн юм бол доо гэдэг байдлаар сониуч байдлаар бас мэрийг маань үзэх боломжтой. За тэгээд true emotional хүзрөөрөө энэ харилцааны цаад одоо сэдв гэх юм уу те утга нь юу байсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. За энэ хүзрөө за энэ харилцааны маань одоо цаад утга учир те та хоёрын учирсан утга учир ч юм уу ямар мессежийг тэнд дамжуулах гэдсэн юм бэ ч юм уу. За ерөнхийдөө энэ артлын сэдвийг нь хамтдаа харцгаая. За reckless буюу болгоомжгүй хайр эсвэл бэлгийн харилцаа ч юм уу те.
Тэгээд бүх үгнүүд маань тусдаа бас утгыг илэрхийлж авах боломжтой. Ямар нэгэн болгоомжгүй үйлдэл, болгоомжгүй байдал, хайр ямар ч байсан юм одоо сэтгэлийнтэй тийм холбоос бол энэ харилцаанд цаана байж та хоёрын хувьд биеийн хувьд ч юм уу те маш юм нийлэмжтэй ийм хүмүүс байсан байх боломжтой байгаа даа. За дахиад нэг өдөр дэлгэж харцгаая. За drinking toxic lifestyle хортой амьдралын хэв маяг за ямар нэгэн алкогол ууж байгаа тий шоудж байгаа юм одоо илэрхийлж байна. Тэгэхээр магадгүй таны энэ харилцаж байсан хүн чинь төр зүрийн ямар нэгэн одоо бодлохгүй алхмын үндсэн дээр үүссэн харилцаа ч юм уу. За нэг талаараа эсвэл хайр сэтгэлийн холбоо байсан гэсэн хэдий ч токсик жоохон нийлд жоохон уугаад идэх ч юм уу гэх юм уу. Эсвэл яа тийм токсиктэй зан харилцааны хувьд жоохон тохиромжгүй гэсэн хэдий ч яг юм өөр зүйл дээр бол айгүй ингээд тохироод идэх ч юм уу те. Яг одоо энэ зурган дээр байгаа хүмүүс бол айгүй тийм сэтгэл хангалуун байгаа зүйлийг бол харуулж байгаа. За хүзрийн зураг бол маш чухал байгаа. Тийм. Тэгэхээр ямар нэгэн юм токсик ч юм уу, бодлогогүй ч юм уу, ууж идэхтэй холбоотой ч юм уу те ийм зүйл бол та хоёрын харилцааны цаана бол байсан гэж эндээс бол харагдахаар байна. За тэгээд үргэлжлүүлээд үндсэн торог хүзэр лугаа орцгоё. За та хоёрын харилцааны эхлэл ер нь одоо юунаас үүдэлтэй яаж эхэлж исэн бэ гэдгийг эхлээд харцгаая. 3 сэлэн буруу талаараа гарч ирж байна. За энэ хүзэр манд болохоор ингээ харахад нэлээд юм сэтгэл өвтгөн те сэтгэлийн гүн шарах ч юм уу ганцаардал ч юм уу те ийм зүйлийг бол илэрхийлдэг хүзэр байж байгаа. За энэ хүзэрний цаана орж байгаа бороо бас ийм нулимсыг илэрхийлж идэг гэж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ харилцаанаас ямар нэгэн одоо өмнө нь өөр харилцаанд байж байгаа тэндээсээ яг сэтгэлийн шарх аваад те ингээд уйлсан ч юм уу эсвэл гомдсон ч юм уу ийм одоо сэтгэл зүйтэй байж ах үед энэ хин нэгэнтэй энэ хүн таны яг одоо бодож байгаа хүн чинь энэ амьдралд чинь гарч ирж ингэж нэг талаараа таны хувьд зүр сэтгэл чинь эдгээгүй байсан ч гэсэндээ энэ харилцаанд орсноороо арай дээр болсон гэдэг зүйлийг энэ дээрээс харах боломжтой байгаад байна. Гэхдээ таны дээр одоо өмнөх хүнээсээ авсан шарах ч юм уу те тэр өмнөх харилцаанаас хин нэгнээс авсан шарах ч юм уу бүрэн эдгэрээгүй байсан гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. За тухайн үеийн харилцааны нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. За хоёрын саваа гэж хүзэр маань бол гарч ирсэн байна. За энэ хүзэр маань болохоор ерөнхийдөө одоо хоёрын тоо маань те ийм сонголт хоёр зүйлийн нэгийг сонгох ч юм уу гэдэг юм утгыг илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ харилцаа тухайн үедээ юу юм ямар нэгэн зүйлийг золиоцолж орхичээж энэ харилцааг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ харилцааг та сонгоод энэ харилцааг сонгоод явах нь таны хувьд ямар нэгэн зүйлийг золиослохоос өөр аргагүй байгаад исэн. Гэхдээ та магадгүй энэ харилцааг сонгоогүй ч байх боломжтой гэж эндээс харагдаад байна л да. Буруу талаараа харж гарч ирж байгаа учраас ямар ч нэгэн байдлаар хамтдаа энэ харилцааг үргэлжлүүлнэ гэдэг нь таны хувьд нэг тийм хүндрэлтэй зүйл бол байсан. Шийдэж чадахгүй зүйл бол байсан гэж ингэж бол харагдаж байна. За тэгвэл тухайн үед таны энэ харилцаанда одоо гаргаж исэн бодол мэдрэмжтэй харилцаагаа ер нь юу гэж харж исэн бэ гэдгийг энэ хүзэрнээс харцгаая. 5-ын 100-аас буруу талаараа харж гарч ирж байна л да. Юу гэх юм та хоёрын хувьд хин хиндээ хань болж байгаа хин хинийхээ сэтгэлийн зовлон илааршуулж өгж байгаа нэг тийм хоёр одоо сэтгэлэн шарахтай хоёр хүн нийлээд тэ ингээд бие биег ойлгодог хоёр хүн нийлээд ингээд одоо хин хинийгээ ингээ ойлгож байгаа хамт байж байгаа нь одоо сайхан юм да гэдэг талаас нь та бол харж ирсэн байгаа даа. За тэгээ энэ хүзэр маань болохоор ард нь ийм сүм stand class-тай тийм сүмийг илэрхийлдэг. За сүм гэдэг энэ одоо зүйл маань дотроо дулаахан хоолтой гэрэлтэй дулаахан тийм одоо байр башин байгаа. Гэтэл энэ хоёр хүн маань энэ сүмд орж чадахгүй ямар нэгэн энэ сүмийн одоо сүмд баримтлах ёстой зүйл гэх юм уу одоо
үнэнч байх одоо юу гэдэг тийм хууль ёсны зүйлээс гадуурх зүйлийг энэ хоёр хүн хийсэн учраас энэ сүм рүү орж чадахгүй ингээд дараад гадаа нь явж байгаа байдлыг илэрхийлдэг ийм сторитэй хүзэр байдаг аахгүй. Тэгэхээр нэг талаараа таны хувьд хөөхөдөө бит хоёр ч юм уу те одоо ингээд яа харахгүй л одоо ингээд нийлсэн хоёр хүн ч юм уу нэг хин хинийхээ зовлон ойлгож байгаа хоёр доо гэдэг байдлаар одоо өөртөө ингэж харж исэн байна гэж эндээс харагдчихээн. За нөгөө хүн чинь тэгвэл тухайн үед энэ харилцаагаа юу гэж харж исэн бэ гэдгийг харъя. Эмперор шал бүр хоёр өөр үнцэг гарч ирж байна те. Таны хувьд болохоор ингээд жоохон сөрөг юм уу, чаленж сорилттой байдлаар энэ харилцаагаа харж исэн те. Жоохон юм сөргөөр гэх юм нэг тийм гутранг байдлаар харилцаагаа тий харж исэн. Гэтэл нөгөө хүн маань болохоор би энэ харилцааг одоо манлайлаад удирдаад ч юм уу авч явна гэдэг талаас нь дээрэс нь энэ харилцааг тогтвортой байлгахыг хүсэж байна. Айгүй юм шийдэмгий байдлын хүнээс бол харагдаж байна л да. Нөгөө талаараа те надад бол эрх мэдэл байгаа, статусч байгаа. Тийм учраас би энэ харилцааг цааш нь үргэлжлүүлж чадна. Энэ харилцааг одоо өөрийнхөө бодож байгаагаар цааш нь одоо авч явна гэдэг тал дээр одоо point өгж те алхам хийжсэн гэдэг зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүмүүс маань нэлээд эрэг талаас нь харж исэн гэдэг зүйл бол гарч ирлээ. За тэгээд та хоёрын харилцаанд илүү тийм сорилт болсож исэн ч юм уу те эсвэл харилцаа чи үргэлжлэхгүй болсон тэр шалтгаан нь юу байсан байх боломжтой вэ гэдгийг энэ хүзэр дээрээс харъя. 9 сэлэм гарч ирсэн байна л да. За энэ хүзэр маань болохоор те өөрөө юм ямар юм баян тансаг ч юм уу эсвэл элбэг хангалуун заавал баян тансаг байх албагүй те ор байна, ийм гой цэцэгтэй одоо хүнжил байна. Тэ ийм байдалд ингээд орох орон, унтах байр, тухтай газар ингээд байхад тэр болгоныг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй ч юм уу тэр болгоныгоо анзаарч чадахгүйгээр өөртөө маш олон ийм стресс одоо нэмэгдүүлсэн те олон ийм төвхтэй бодлуудаар өөрийгөө булж юм хэтрүүлж бодож исэн юм нөхцөл байдал бол та хоёрын донд бол байсан гэж бол харагдаж байна. Магадгүй энэ нэг талаараа таны хувьд те энэ харилцааг үргэлжлүүлнэ гэдэг нь жоохон тийм төвхтэй хэцүү харилцаа гэдэг талаас нь ингэж харж айгу тийм стресстэйж болохгүй байх та яах вэ ч юм уу нэг тийм айцтай эргэлзээтэй нөхцөл байдал бол энэ харилцааг цаашаа амжилттайгаар үргэлжлэхэд нь саад болсон байх боломжтой гэж эндээс л харагдаж байна л да. Тэгээд тухайн үеийн нөхцөл байдлаас үргэлжлээд харилцаа юу цаашдаа ямар нөхцөл байдлаар үргэлжилсэн бэ гэдгийг эндээс харж байгаа юм. За Queen of Swords гэдэг хүзэр маань гарч ирж байна л да. Энэ хүзэр маань болохоор өөртөө ч хатуу шаардлага тавьдаг, бусдад ч хатуу шаардлага тавьдаг нэг тийм career woman маягийн ийм эмэгтэйг бол илэрхийлдэг байж байгаа. Тэгээд одоо цаана гарч ирж байгаа үүл нүүд, за дээр нь байгаа энэ ганцхан шувуу, за сэлэмний босоо байдал ч юм уу гэдэгс харахад болохоор маш юм шийдэмгий ерөөсөө тийм хайр дурлал гэдэг эмоц тийм мэдрэмж бол айгүй юм сул тийм одоо корт карт байдаг л да. Ерөөсөө ингэн гэсэн бол ингэдэг, тэгнэ гэсэн бол тэгдэг. Ийм байдал бол энэ ч гарч ирж байна гэдэг чинь таны нөгөө талын хүн чинь жоохон нэг тийм юу юм. Уг нь ийм лидершиптэй те юмыг өөрөө ингээ манлайлаад авч явах хариуцлагатай ийм нэгэн хүн боловч яг ийм хайрцаглалын харилцаанд жоохон хүтэн хүндээ хитрхи юм ажиллаа гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд одоо нөгөө нэг play hard work hard гэдэг шиг яг нэг юм нэг таныг эрхлүүлж өгөх ч юм уу энэ зөөлөн гоё юм эмэгтэй хүнийг халамжилж өгөх ч юм уу нэг тийм энерги бол энэ хүнд айгуу дутагдaltaй байгаад байсан. Карьер талдаа, статус талдаа тэ маш боломжийн юм айтайхан боловч яг нэг харилцааг одоо гоё усалж тордож явах тал дээр айгуу тийм төвхтэй байдал бол тань мэдрэгдэжсэн гэж ингэж харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлийн дүүнэлт гэсэн хүзэр маань юуг илэрхийлэх нь вэ? Queen of Pentacles. Queen of Pentacles. За тэгээ эндээс харахад болохоор төгсгөлийн хэсэг дээр маань Queen of Pentacles буюу юм халамжтай тий их энергийг илүү юм татгаж өгдөг тий юм одоо өсгөж үржүүлэх чадвар өндөртэй, эд баялгаар хангалуун,
өөрийнхөө одоо тий хариуцлагыг, өөрийнхөө үүргийг мэддэг юм эмэгтэйг илэрхийлдэг үзэл гарч ирсэн байна л да. Энэ хүзэр магадгүй таныг илэрхийлээд энэ хүзэр нөгөө хүнийг маань илэрхийлж авах боломжтой байгаа. Та хоёрын хувьд бие биерүүгээ харсан ийм эерэг байдалтай, ер нь ийм зохицолтой байдал, гал ус гэсэн энерги шиг агаар болон одоо шороо гэсэн ийм хоёр энерги маань урд удаас харсан байдлаар бол харагдаж байна. А таны хувьд болохоор халамжлын хайрлыг тэтгий болгоё бүтээ гэдэг талаас нэг талаараа айгүй хараад байсан. Нөгөө хүмүүс маань ч гэсэндээ ялгаагүй тэгэж харж байгаа ч гэсэндээ та хоёрын харилцааны дунд тийм нэг юм зөөлөн чиглэг гэх юм уу, нэг тийм халам одоо сэтгэл гэдэг зүйл жоохон дутагдсан. Тэгээ капийн хүзэр ерөөсөө байхгүй байгааз та хитрхи юм одоо материаллык одоо юм газардсан те юмд одоо бодитоор их ханддаг. Энэ хүн маань ч гэсэндээ бас маш бодитоор ханддаг, логиктай, ухаалаг юм юмыг ингээд сэтгэл хөдлөлөөрөө хизээч шийддэггүй тийм төрлийн. Ийм хоёр хүн маань байгаадсан. Биеийн хувьд ч юм уу одоо тийм зүйлс дээр бол таардаг боловч яг нэг харилцаад ярилцъя, бие биегээ халамжлаад нэг юм нэг зөөлөн энерги байдаг шүү дээ. Одоо хосуудын бие бие дээр эхэлдэг ч юм уу, хамтдаа нэг ингээд хаяа ингээд тэ ерөөсөө юм цагийг хиндээ цагаа зарцуулаад өнгөрөөдөг ч юм уу, нэг тийм хинийгээ айгу зөөлөн хайрлсан тийм энерги бол жоохон дутагдсан болов уу гэж эндээс бол харагдаад байна л да. Хитрхи их ингээд нөгөө хүний чинь хувьд карьер талдаа анхаардаг тийм таны хувьд болохоор жоохон юм өөрийгөө илэрхийлэх тал дээрээ хит нөгөө хүний халамжлах гэдсэн ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар нэг юм удаашралтай тэгээ найдвартай ер нь бол юу гэдэм амьдралыг бас ингээд танд даатгах болохгүй юм шиг боловч жоохон тийм сэтгэлийн юм уу, нэг юм хайрын эмоцийн энерги жоохон дотцсон. Тэгээ ингээд дундаа жоохон зөрчилдөг ч юм уу те, нэг юм үе гарч ирэхээр маш юм ширүүн тулаан болдог ч юм уу. Нэг тийм зүйл бол та хоёрын амьдралд бол байсан гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд хамгийн одоо доотлын хүзэр буюу нууц мессеж гэсэн хүзэр дээр маань 8-ын зоос гарч ирсэн байна. 8-ын зоос. 8-ын зоос гэдэг хүзэр маань болохоор юу гэдэг юм хичээл зүсгэл гаргаж те гараасаа юм гаргах, анхаарлаа төвлөрүүлэх, цаг зарцуулах гэдэг утгыг илэрхийлдэг юм хүзэр байж байгаа. Тэгэнгүүт та хоёрын хувьд магадгүй одоо хиндээ те цаг зарцуулах гэдэг зүйл байсан байх боломжтой боловч яг юм эмоц талдаа сэтгэл зүй халамж гэх юм уу, нэг тийм хайр мэдрэмж тэр энерги нь ингээд дутагдсан байдал бол харагдаж байна л да. Хитрхи ингээд харилцаагаа ажил юм шигээр авч хараад байсан ч юм уу те, ямар нэгэн тийм балансыг бол айгүйх алдсан. Одоо ажилдаа хандж байгаа юм шиг хайрлуулын харилцаанд ханддаг ч юм уу те, нэг юм ажил дээр баримтлагдаг дүрм журмаа хайр дурлалын харилцаан дээр баримтлах гэдсэн ч юм уу. Тэр зүйл нь таныг маш ихээр стресстүүлж исэн те. Ерөөсөө энэ харилцааг ингээд зогсоохгүй болохгүй юм шүү гэдэг талаас нь танд бол ийм токсик одоо байдлыг мэдрүүлж исэн. Хичнээн ингээд хаарамжтай, нийлэмжтэй байсан ч гэсэнтэй тийм токсик байдлыг одоо мэдрүүлж исэн гэдэг зүйлс бол гарч ирж байна л да. Гэсэн хэдиж та хоёрын харилцаа бол эргэж сэргэх ч юм уу те, нийлэх боломжтой одоо боломжтой байх магадлалтай. Гэхдээ та хоёрын хувьд те өөртөө төрөлхийн одоо ийм юмд одоо логиктэй ханддаг, удаан ч юм уу те, тухайн одоо үйлдэл хийхдээ удаан ч юм уу. Ийм хүмүүс бол өөрсдөө нэмж юм ажиллах шаардлагатай зүйлсүүд бол гарч ирэх боломжтой гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө цаашаа үргэлжлүүлээ нэмэлт хэсгээрээ нээлттэй хэсэг маань ерөнхийдөө энэ хэсэг хүрээд өндөрлөж байгаа. Тэгээд хаалттай хэсгээрээ болохоор хэрвээ та хоёр харилцаагаа эргүүлээд эхлүүлэхдээ буцааж одоо эргэж нийлэх боломжтой болвол ямар үйл хийх хэрэгтэй байгаад байна вэ? Юу дутагдаад байна вэ гэдгийг хараад за тэгээд сахиусан тэнгэрийн мессежийг бол авахар байгаа. За тэгээд нээлттэй хэсэг маань бол энэ хүрээд дуусж байна. Тэгээд хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол subscribe дарж, за мөн лайк дарж манай сувгийг дэмжээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагатай тавтай морил. За энэ уншлагын хэсэгт маань үхэр, охин, загас, за хумхын ордных маань орж ирсэн байхаа гэж бодож байна. За мөн Wake Me Up таруудын 7-гийн AX юм хүдрийг сонгосон хүмүүс маань орж ирсэн байх боломжтой. За ингээд бүгдээрээ
мэргэндээ орцгоё. За өнөөдрийн маань уншлага ямар хүмүүс тохиромжтой юм бэ гэхээр ямар нэгэн байдлаар өмнө нь харилцаа холбоотой байж байгаа, одоогоор харилцаа холбоогүй болчихсон байгаа, ийм тасалтай байгаад байгаа харилцаанд байгаа хүмүүс маань эргээд нийлэх боломж байна уу, харилцаагаа хэрхэн сэргээх боломжтой вэ гэдэг талаас нь одоо үзэхийн тулд энэ уншлагыг үзэх боломжтой. За мөн бүр өнгөрсөнд харилцаанд дууссан гэхдээ та одоо бол өөр хостой ч юм уу бүр гэр бүлийн харилцаанд орсон. За ямар нэгэн байдлаар усын харилцаанд одоо тийм идэвхтэй биш байгаа ч юм уу. Ийм хүмүүс маань байх юм бол зүгээр одоо өмнө нь нэг харилцаж байсан тэр нэг хүнийгээ бодоод тэр үед яг юу бодож ирсэн юм болоо? Яагаад бит хоёрын харилцаа ингээд дууссан юм болоо гэдгийг зүгээр нэг тийм сониуч байдлаар сонжих байдлаар үзэх бас боломжтой шүү. Тэгэхээр таны хувьд мэргээ үзэхээ өмнө одоо хинтээ харилцаагаа бодох вэ? Хинтээ харилцаагаа гэж бодож энэ мигийг үзэх вэ гэдгийг бас маш тодорхойлцсон байх юм бол илүү ойлгомжтой амар байх болно. За тэгээд та хоёрын одоо харилцааны сэдв энэ харилцааны ард юу ямар сэдв илүү зонхолж байсан юм бэ гэдгийг түрүү emotional хүзрнээс бол харах болно. За эхний хүзрүүд хэлж харцгаая. За running ямар нэг юмнаас цогтж байгаа ийм хүзэр бол гарч ирж байна. Хамтдаа цогтж байгаа юм шиг нэг ийм тариалангын талбай дотор ийм будааны гэх юм уу гурилын юм уу ийм талбай дотор гүйж бас болдсон болов гэдэг шиг доотлын нөгөө шорон айгуу тийм бутархаа шороо идэг шүү дээ гэж надад бол санагдаад ах юм. Хувцсан зүгээр л байгаа гэдэг шиг. Дахиад нэг үзрийг яагаад цогтж байгаа юм бодоо Ghosted, off and on, cold and hot and cold, detached. Ямар нэгэнтэй чимээс шуугангүйгээр гинт энэ харилцаанаасаа цухтаад гараа яваад өгсөн хин нэг нь. Ерөөсөө юм хоёр туйлтай харилцаа байгаад байсан Ямар нэгэн салалт энэ харилцаанд бол байсан. За дээрэс нь харилцаанаас тасаа татгалцсан гэдэг зүйлс энэ харилцааны цаатлын одоо мессеж дээр бол гарч ирж байна л да. Та хоёрын хувьд зогтсон хин нэг нь харилцаанаас зогтсон хин нэгнтэй хамтдаа зогтсон ч юм уу. Тийм зүйл бол байх боломжтой байгаа даа. Off and on ямар нэгэн туйлын За эдгээр мессежтэй холбоотойгоор юу одоо энэ дээр гарч ирэх нь вэ гэдгийг хамтдаа харцгаая. За та хоёрын харилцааны эхлэл юу байсан бэ гэдгийг хамгийн эхлээд харцгаая. За Eight of Pentacles буюу Eight of Pentacles гэдэг хүзэр маань болохоор ер нь бол ажилтай холбоотой утгыг маш ихээр илэрхийлдэг. За гэсэн хэдий ч хайр дурлалын харилцаатай холбоотойгоор ерөнхийдөө тухайн харилцаагаа тордох, за цаг зав зарцуулах, халамжлах хамтдаа нийлээд нэг одоо ажлыг ингээд өсгөж одоо нэг юм бизнесийгтэй бойжуулж байгаа юм шигээр харилцаандаа хандаж харилцаагаа илүү сайжруулах, бие биегээ ойлгох, хамтарч ажиллах гэдэг утгыг илэрхийлдэг энэ хүзэр маань буруу талаараа гараад ирэхээр ерөөсөө
ямар нэгэн байдлаар энэ харилцаанд цаг зарцуулах гэх юм уу, юм тууштай байдлаар энэ харилцааг ингэж гоё тортож өсгөж явж чадахгүй байгаад байсан. Гэсэн хэдий ч магадгүй та хоёрын хувьд хамтдаа нэлээд урт хугацааг магадгүй 8 жилийг ч юм уу те хамтдаа өнгөрөөсөн юм хүмүүс байсан байх боломжтой гэж эндээс бол харагдаж байна л да. Тэгэхээр та хоёрын хувьд юу гэдэг гэр бүлийн амьдрал болон ажил хоёроо маш сайн ялгаж салгадаг бөгөөд заримдаа юу гин тэр одоо байдал чинь алдагддаг те хэтэрхийх ажилдаа анхаарлаа хандуулаад хосын харилцаагаа ингээд орхигдуулаад байдаг ч юм уу. Тийм зүйл. Тэр байдал чинь бол заавал 8 жил биш ч гэсэндээ те нэлээд юм урт хугацаанд таны хувьд нэлээд юм урт хугацаанд үргэлжилсэн байдалтай байсан гэж эндээс бол харагдаж байна л да. Ямар нэгэн байдлаар те энэ харилцаанд тэгэл байдаг л харилцаа байж л байдаг юм чиндээ гэдэг байдлаар ч юм уу те хин хиндээ жоохон ингээ хандсан. Нөгөө талаараа хин нэг нь одоо нэгэндээ айгүйх гомдолдог ч юм уу те чи ерөөсөө баян ингээд энэ тэгээд энэ одоо цаг зарцуулахгүй байх ч юм уу гэдэг талаас нь айгүйх ингэж гомдолдог байсан учраас зарим талаараа ингээ зүгтцэн ч юм уу те. Тийм одоо харилцааны эхлэлтэй байсан байх боломжтой байгаад байна. Тэгэхээр харилцаа яг эд үргэлжилж явах тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг. За эмперор хүзэр маань гарч ирсэн байна. Буруу талаараа. За энэ хүзэр маань зөв талаараа гарч ирэхээр шийдэмгий байдал, үйлдэл хийх, тэ уян хатан байх, ямар нэгэн одоо харилцаагаа лид хийж манлайлж авч явах, тэ хариуцлагатай хандах гэдэг утгуудыг бол илэрхийлдэг хүзэр байж байгаа. За гэтэл энэ хүзэр маань буруу талаараа гарч ирэхээр таны хувьд юм уу эсвэл нөгөө хүний чинь хувьд энэ харилцаанд маш юм зогсон байдлаар хандаад байсан. Ерөөсөө шийдэмгий байж чадахгүй те энэ харилцаагаа үргэлжлүүлэх юм уу? Яг ингээд доктортой байнгын харилцаатай байх юм уу гэдэг нь тодорхойгүй. Ерөөсөө л та хоёрын хувьд хин ч юм уу те миний зөв гэд ерөөсөө бигээ сонсч өгдөггүй. Нэг юм байдал байдаг. Би бол ийм аргаар л ер нь юм хийдэг. Би бол харилцаанд ингэж л хандна. Энийг хүлээн зөвшөөрөхгүй бол одоо муухай байна гэдэг ч юм уу те ийм зогсон байдлын харилцаанд бол маш ийм хүчтэйгээр гарч ирж ирсэн байна гэж бол харагдаж байна. За таны хувьд одоо нөгөө хостой ч юм уу те энэ харилцаанд ер нь тухайн үед ямар бодол мэдрэмжтэйгээр хандж ирсэн бэ гэдгийг бол энэ хүзэр дээрээс харъя. Нөгөө таны анхны сонсон 7-гийн аяг гэсэн хүзэр гарч ирсэн байна. За энэ хүзэр маань болохоор зөв талаараа хараад гарч ирэхээр одоо хүсэл ямар нэгэн тийм мөрөөдөл ч юм уу те хос мөрөөдөл сэрүүн зүүд ч юм уу те нэг тийм жоохон нэг тийм сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаад байгаа нөхцөл байдлыг те юмдаа нэг төвлөрч чадахгүй юу хийхээ мэдэхгүй олон юм санаархаад байх ч юм уу эсвэл яг яаж энэ одоо харилцаанд ингэж аятайхан байх вэ? Тэ энэ харилцааг ингэж тэнцвэртэйгээр авч явах гэдэг тал дээр таны хувьд ерөөсөө ингэж мэдэхгүй байгаад байсан. Ийм зүйл байсан байх. Гэхдээ энэ хүзэр маань буруу талаараа гарч ирэхээр ямар нэгэн тийм яахаа мэдэхгүй ч юм уу төсөөлт мөрөөдөжсэн зүйлээ хийхээр шийдэж эхлэх тэ. Хийхээр шийдэх. За ерөөсөө л би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингээд нэг хийгээд үзье. Ингээд оролдоод үзье гэсэн юм байдлаар энэ харилцаандаа бол хандж исэн. Гэхдээ таны дотор болохоор тийм одоо тодорхойгүй байдал гэх юм уу яг яахаа мэдэхгүй байсан байдал ч юм уу те эргэлзээтэй зүйлс бол байсан гэж энэ хүзэр маань хэлж өгч байна л доо. Ерөөсөө нэг талаараа те үйлдэл хийх тал дээр ч гэсэндээ таны хувьд бас ийм зогсон байдалтай байсан байх магадaltaй. Жохон өөрийнхөөрөө те олон боломж олон одоо сонголтууд байх байнгут яг өөртөө таалагдсан тэр сонголтыг хийгээд л үйлдэл хийгээд байсан ч юм уу. Тийм зүйл бол байсан байх боломжтой. За нөгөө хүн чинь тэр харилцаандаа ер нь ямар хөө одоо бодол мэдрэмжээр хандж исэн бэ? Ер нь бол харилцаагаа юу гэж харж исэн бэ гэдгийг харцгаая. 8 аяг гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За 8 аяг гэж энэ хүзэр маань болохоор одоо энэ зурган дээр нь харагдаж байгаачлан тий далай дотор энэ аягнуудаа бүгднийг хаяад тэгээ цаашаа ингээ алхаа явж байгаа харанхуур алхаа явж байгаа хүнийг илэрхийлж байна. Тэгэхээр энэ хүний хувьд өөрт байгаа тэр дурсамж энэ харилцаанд хамтдаа одоо эхлүүлсэн тий тэр дурсамж хүсэл мөрөөдөл юу байдیں۔ Ярьсан зүйлээ бүгднийг орхио за ер нь бол одоо дараагийнхаа өөрийгөө бодсон нэр мань ч юм уу
дараагийнхаа одоо үйл явдлыг бодсон дээр юм байна ч юм уу. Гэт энэ харилцааг ингээ орхих ёстой юм шиг энэ хүнд бол санагдчихсан. Ер нь орхиж явах тэгээ дараагийн одоо шат руу өөрийгөө авч явах гэдэг зүйл энэ хүний хувьд илүү юм чухал үйлдэл бол байсан гэж бол харагдаж байна л да. Одоо энэ дээр хараа энэ дээр байгаа улаан хувцастай хүн энэ дээр байгаа улаан хувцастай эмэгтэй хоёр ижилхэн өнгөтэй хувцастай байгаа. Тэгэхээр таны бодож байгаа хүн магадгүй ийм эмэгтэй ч хүн байх боломжтой юм шиг бол харагдаад байна л да. Цаана өөрийнхөө ямар ирээдүйг хүлээж байгааг нь мэдэхгүй тас харанхуй байсан ч гэсэндээ энэ харилцаанд л байгаад иж ерөөсө болохгүй байна гэдгийг мэдрээд байсан гэдэг зүйл л эндээс л харагдаж байна. Яагаад те энэ харилцаагаас ингээд орхиод явъя болий ч юм уу те өөрийнхөө ирээдүг бодъё гэдэг тэр бодлын хүн төрсөн бэ гэхээр таны нэг юмд ийм эргэлзээтэй байдал ч юм уу эсвэл шийдэж чадахгүй шийдэмгий бус байдал те эсвэл актив биш тийм нэг яг л өөрийнхөө темпээр яваад байсан ч юм уу те энэ хүнд ингээд бас авцалтуулж хамтдаа ингээд нөгөө цугтаа гэсэн тийм мэдрэмжийг ерөөсө төрүүлж өгч чадахгүй байсан учраас бас тэгж шийдсэн байх боломжтой байгаад байна л да. За тэгээ та хоёрын харилцаанд тухайн үед те сорилт болж исэн хэрвээ анзаарсан бол амжилттай болохоор байсан нөхцөл одоо чухал хүчин зүйлс юу байсан бэ гэдэг эндээс харцгаая. За 4-ийн ая гэсэн хүзэр маань бол буруу талаараа гарч ирсэн байна. За энэ хүзэр маань болохоор магадгүй одоо энэ харилцааг энэ ч бас 4-тэй айгуу тийм зогсон байдалтай уутгартай гэх юм уу те ерөөсөө юу ч одоо энэ харилцаанд юу ч хийсэн энэ харилцааныг тийм сэргэж өгөхгүй ч юм уу ингээ гоё дүрлцэж өгөхгүй байгаадсан тэр зүйл чинь энэ харилцааны саад болж исэн өөрсд байгаа одоо тэр нөгөө сэтгэл хөдлөл боломж юу гэдэг юм тэдгээр зүйлсийг ерөөсөө ингээд амьлуулж яг юм болгож жоохон чадаагүй хитрхи юм хөдөлгөөнгүй хитрхи одоо ажиглагч байр суурьнаас ч юм уу хандаад байсан учраас энэ харилцаа маань жоохон юм бүтлгүй болсон байх боломжтой юм байна те өөрт нь ингээ шинэ мессеж ирээд байхад чинь тэрийг анзаарч харахгүй нэг тийм гуниглал гутраалтай ерөөсө болохгүй байна гэдэг тэр их поинтлоод байсан учраас бас энэ харилцаа маань ийм тогтворгүй те туушгүй байдалтай болцсон байх магадлалтай гэж эндээс бол харагдчихэв. Тэгээд хэрвээ та хоёрын хувьд те амьдралынхаа замыг ч юм уу те ингээд харилцааныхаа замыг ч юм уу нэг юм урсгалд оруулаад хамтдаа тэр замаар ингээд урагшлая гэж бодсон бол те тэр боломжоо илүү нээгээд ингээд тэрүүгээр хамт алхаж чадсан бол харилцаа үргэлжлэх боломжтой байгаад байсан. Гэсэн хэдий ч өөрсдийнхөө замаар өөрсдийнхөө аргаар л ерөөсөө энэ харилцаанд ингээд хандаад те тэр харилцааны нөгөө нэг ситуашн нөхцөл байдлыг ерөөсөө уншиж чадахгүй ч юм уу юм байгаад байсан гэдэг зүйл чинь бас харилцаанд маань удаашруулсан те байх боломжтой гэж эндээс бол харагдаж байна. Харилцаа энэ байдлаас хойшоогоо ерөнхийдөө ямархуу байдлаар үргэлжилсэн байх боломжтой гэдгийг энэ хүзэр дээрээс харъя. За 5-ын сэлэм гэж ийм нэг хүзэр гарч ирсэн байна. За 5-ын сэлэм буюу одоо 5-ын тоотын хүзэрнүүд маань ерөнхийдөө ийм сүргэлтөө, өөрчлөлт те тэмцэл ч юм уу гэдэг юм утгыг илэрхийлдэг хүзэрнүүд байж байгаа. Та хоёрын хувьд болохоор яг ийм нэг хоорондоо эвлэлтэд нэгдээд цаашаа харилцаа үргэлжлүүлэх гэхээс илүүтэйгээр би ингэж яхад чи яагаад ингэхгүй байгаа юм ч юм уу те яаж иж байгаа л энэ хүнийг одоо буулгаж аавна гэдэг тийм байр суурьнаас ч юм уу нэг тийм жоохон нэг тийм өрсөлдөгч маягийн байр суурин дээр ингээ харилцаа чинь юусоо үргэлжлээд явцсан. Яагаад гэх юм бол таны хувьд те өөрийн чинь гаргаж байгаа сэтгэл зүрхийг та бол өөрөөсөө ингээл хангалттай хичээл сэтгэл зүрх гаргангууд энэ хүн тэ ерөөсөө ингэж нөгөө долгион авцалдахгүй байгаад ангууд нэг талаараа яагаад ингэж байгаа юм бэ? Миний одоо гаргаж байгаа зүрх сэтгэлийг энэ хүн ойлгосонгүй гэдэг ч юм уу. Нэг тэр талаас нь жоох юм сөрөг болж ирсэн байна. Нөгөө хүн чинь ч гэсэндээ одоо энэ байдлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй те одоо энэ өөрийн чинь хийж байгаа зүйлсийг ойлгохгүй ч юм уу нэг тийм хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал та хоёрын харилцаанд үүссэн. Одоо энэ ч байгаа хайр дурлалыг илэрхийлэхдээ гол утга буюу одоо энэ аягны хүчрэн буруу талаараа хараад аяг маань буруу талаар хараад дотор байгаа тэр шингийн бүгд тасгарцсан байна. Энэ нь бол юу гэх юм та хоёрын хувьд те өөр юмн дээр гадных одоо нөхцөл байдал дээрээ
илүү анхаарлаа хандуулад нөгөө доторх өөртөө зүрх сэтгэлийг ерөөсөө тордоогүй гас болоод те тэр одоо аяг чинь ингээд асгарцсан гомдсон ч юм уу те бидээ тийм зүйлэл байгаад байна л та. Гомдсон гэдэг нь бол илүү тохиромжтой юм шиг байна л да. Одоо миний ингээд ийм хийж өгч явах чи яагаад ингэж байгаа юм бэ гэдэг ч юм уу. За нөгөө хүн чинь болохоор тэрнээс үүдэлтэйгээр те та хоёрын хооронд биендээ итгэл ч юм уу ерөөсөө ингээд унтраад байсан тийм нөхцөл байдлыг үл илэрхийлж байна. Бүр энэ хан те голоор нь ингээ ханаа бүр ингээ цууртал тулалдсан юм шиг те ийм байдлыг нэг талаараа таны хувьд нөгөө хүннийгээ жоохон гомдоох үзүүг хэлсэн ч юм уу те яад гэвэл таны ингээд оффроудыг ерөөсө хүлээж авахгүй байгаа шүү дээ энэ хүн. Долгион авцалтгүй байсан тийм зүйлэл байсан юм шиг л харагдаж байна. За дүгнэлт хэсэг дээр ямар хүзрэг гарч ирснийг харцгаая. За Nine of Pentacles гэсэн хүзрэг гарч иржээ. За энэ хүзэр маань болохоор ямар утгыг илэрхийлдэг хүзэр юм бэ гэхээр ерөөсөө элбэг хангалуун байдал, ур чадвар бүхэл амьдралын цогц одоо байх ёстой, байлгахыг хүсдэг те хүний амьдрал байлгахыг хүсдэг. Тэр бүхэл зүйл энэ хүний амьдрал цогцолж байгаа юм байдлыг ерөөсөө амьдрал нь тогтворчсон байгаа байлыг илэрхийлдэг юм хүзэр бол төгсгөлд нь гарч ирсэн байгаа даа л да. Ингээд нөхцөл байдал ерөнхийдөө жоохон ширүүндөө ч юм уу, сэтгэл ханамжгүй ч юм уу байж яснаа хамгийн сүүлийн хүзэр маань ийм эрэг гэх юм уу те айгуу ийм сэтгэл хангалуун байдал одоо өөрийгөө айгуу мэдэрсэн юм хүзэр гарч ирж байна л да. Эндээс харахад таны хувьд юу гэдэг би хийх ёстой юм аа бол хийсэн тэрэндээ сэтгэл хангалуун байгаад байна. Тэгвэл энэ хүн намайг хүлээн зөвшөөрөхгүй юм бол хүлээн зөвшөөрөхгүй л байна үз гэдэг шиг нэг тийм нэг яагаад гэвэл танд нэг тийм юугийн хайр сэтгэлийн харилцаа, хосын харилцаа таны амьдралд одоо дутагдaltaй ч юм уу байх боломжтой гэсэндээ бусад зүйлс танд ингээд бүх цогцоороо байгаад байгаа учраас нэх жоохон юм нэг бардам зан чинь айгүй их ингээд дүүж гарч ирсэн байгаад байна одоохондоо. Тэгвэл болно л үз би ингээд өөрийгөө одоо тий аз жаргалтайгаар байлгах нөхцөл юм хумаа бүрдүүлж чаднаа гэсэн юм байдалтай ч юм уу. Нэг тийм мэдрэмж бол тийм одоо мессеж бол айгүй өгж гинэ гэж эндээс бол харагдаад байна. Бас нэг талаараа таны хувьд айгүй тийм эготэй хүн байж магадгүй юм байна л да. Эго мөн гэдэг маань угаасаа буруу муухай зүйл бол биш. Тэр эго гэдэг зүйл байж иж амьдрал сонирхолтой, одоо галзахтай ч юм уу, өрсөлдөөнтэй байж идэг байгаа тийм. Тэгээ ер нь хамгийн сүүлд гарч ирсэн энэ хүзрнээс харахад яв та энэ хүнд ингээд айгүй сэтгэл гаргасан ч гэсэндээ та зүгээр л байж хахад таныг гэдэг хүмүүс бас эргэн тойронд ч айгүйх байдаг ч юм уу те боломж бол үргэлж эргэн тойронд чинь байдаг. Гэхдээ та бол өөрийнхөө одоо тэр инэл хүн гэсэн бол тэр хүндээ л илүү сэтгэл гаргахыг хүсдэг ч юм уу те. Тийм төрлийн хүн байх боломжтой. Жохон юм бардам ч юм уу ягуутэй те. Гэхдээ энэ зүйл чинь бол буруу зүйл бол биш. За тэгээд bottom message хэсэг дээр юу гарсан бэ хаацгаая. За Page of Wands гэсэн хүзэр гарч ирсэн байна. За Page of Wands гэсэн хүзэр маань болохоор ерөөсөө дандаа шинэ эхлэл боломж тий шинэ зүйл эхлүүлэх адлын явдал эрэлхийлэх гэдэг зүйлийг бол илэрхийлждэг байгаа. Одоо энэ нар энэ Page of Wands-ийн харж байгаа чиглэлийн эсрэг талд байгаа. Тэгэхээр та ерөөсөө гол юм харж чадахгүйгээр нэг талаараа байгаад байна. За буруу талаараа харсандаа ч гэсэндээ нар таны ард байгаад байна гэхээр уг нь бол та нар руу чиглэж явах хэрэгтэй хүн байсан чинь нар таны гол одоо зорилго ч юм уу point байсан байхад та өөр чиглэл рүү бас ингэж яваад байна. За нөгөө талаараа өөрийнхөө дотор байгаа тэр за нэг гоё ингэж болцохын сон ч юм уу эсвэл хин нэгтэй танилцахын сан эсвэл энэ харилцаанд энэ хүнтэйгээ нэг уучраа олцохын сон гэдэг юм нэг гал энерги таны дотор байгаа боловч тэрийгээ яг ингэж ил гаргаж асааж хэрглэж тэ тэр энерги ашиглаж чадахгүй жоохон юм дараад нуугаад байгаа юм байдал бол таны дотор байна гэдгийг энэ хүзэр маань одоо зөвлөгөө маягаар бол хэлж өгж ин л доо. Тэгэхээр энэ одоо хүнээсээ те нэг талаараа таны хувьд сонирхолж нь буурсан юм уу эсвэл энэ хүн ингээ яваад тгсэн болохоор за угаасаа энэс цаашаа нэг сонголт байхгүй юм байлгүүдээ гээд нэг хайчих ч юм уу те гүнзгийрүүлж энэ харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр юу хийхээ нэг талаараа мэдэхгүй байгаа боломжтой байгаа даа. Яагаад гэвэл пэйж учраас таны хувьд те хайр дурлалын харилцаан дээр бас тийм чих туршлагатай
хүн биш байх боломжтой байгаа. Магадгүй тань зарим талаараа те энэ хүний нэг тань руу буцаад эргээд ингээд хандаад өгөх урам зориг ч гэсэн дутчих боломжтой. Ийм байдлыг бол энэ хүзэр маань илэрхийлж байна. За тэгээ нээлттэй хэсэг маань ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж байна. За хаалттай хэсэг буюу төлбөртэй хэсгээрээ та хоёрын харилцаа эргэж сэргэх боломжтой юу, хэрвээ боломжтой бол ямар үйлдэл хийх одоо хэрэгтэй байгаад байна вэ гэдгийг харж өгөөд за түүний дараа сахиусан тэнгэрийн мессеж буюу танд одоо яг хэрэгтэй байгаа те хайр дурлалын харилцаа тал дээр хэрэгтэй байгаа мессежийг нь бол авч өгөх болно. За ингээд хэрвээ танд уншлага маань таалагдсан бол subscribe дарж, like дарж, сүгийг маань дэмжээрэй. Тэгээ дараагийнхаа бичлэгээр эргэж уулзтлаа түр баяртай.